Сайн байцгаана уу? Экоир. Сонсогч нь. За. Арцалийн Билемээс Сан-Паулд ороод Сан-Паулгаас Стамбулд буула ингээд бас маргааш Улаанбаатарт очино. Тэгээд COP30-д орсон тухайга ярих гэсэн юм аа. За Монголоос COP30 хуралд бол амжилттай оролцлоо. Энэ хурал дэлхийн 194 улс 14 ангийн турш хилцэж 47 шийдвэр баталчихлаа. Тэгээд тэдгээрээс гол онцлог зүйлсийг бас товч өргөхөн зүйтэй болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл одоо энэ COP-ийн асуудлыг хүмүүс бол одоо зөв буруугээд хилцэж байгаа. Тэгэхээр энэ асуудлууд дээр бид нар бас анхаарах ёстой юм аа. Дээрээс нь зүгээр яг миний хувьд бол ингээд гадагшаага яваад байна, зөв буруу сайн муу энэ төр гэж хэлэгдээд ингээд байгаа. Гэхдээ би бол Монгол улс тусгаад тогтносон Нобелийн бүрэн эрхт гишүүн улсын хувьд 1961 оноос хойш энэ COP-д болон Нобелийн бусад олон арга хэмжээнд Монгол улс төлөөлөлөө оролцуулсаар ирсэн. Энэ бол тусгаар тогтнолын бас чухал баталгаа юм а гэж үздэг. Надаас өмнө ч тэр Монгол улсын төрийн албан агч нараа албан тушаал тангууд улсуудаа төлөөлж энэ арга хэмжээнүүдэд Нобелийн төрлөөрийн арга хэмжээнүүдэд оролцож байсан. За COP-ийн тухайд бол Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн өрөөсөх бол сүүлийн энэ 4 жил бол бүх COP-удад оролцсоор ирсэн. Яагаад оролцох ёстой вэ гэдгийг бол та бүхэн мэдчихэж байгаа гэдээ найдаж байна. Байгаль орчны асуудал энэ асуудал дээр анхаарал тавьж байгаа нь бидний хувьд дэлхийд манлайлалаа нэмэгдүүл, тусгаар улсынхаа бас оролцоогоо нэмэгдүүл, Монгол гэж улс энэ дэлхийн асуудал анхаарал тавьж юм а, санаачлаг гаргах юм а гэдэг зүйлийг тодорхойлж байгаа гол утга учир ач холбогдол нь байгаа гэж боддог. 1992 оны Рио де Жанейрогийн COP-д Монгол улс газар нутгийн 30% тусгай хамгаалтанд авах ёстой гэдэг анхны санаачлагыг гаргаж авах үед хүмүүс бол гадна дотны хүмүүс бол их гайхаж харж байсан. Тэгээд иймэрхүү нөхцөл байдалд өнөөдөр ингээд бид нар бас явсан ажлаа олон нийтэд хүргэж яах нь бас зүйтэй юм уу гэсэн ийм бодолтой байгаа даа. Тэгээд одоо би COP30 хурлын тухайд өнгөц сая хэлсэн. 198 улс орноос 194 улс нь оролцсон. 100-аас дээш одоо байгаль орчны чиглэлийн сайд нар энэ хурлд оролцсон. Мөн төрийн өндөр албан тушаалтай ерөнхий сайд нар бас оролцсон байна. Тэгээд энэ товч зарим зүйлийг хэлье гэж бодож байна. За нэгт нь хамгийн чухал шийдвэрүүд юу болсон бэ гэдэг. Материал багц шийдвэр гарсан. За энэ нь болохоор уур амьсгалын асуудлаар улс орнууд хамтран ажиллах улс төрийн томоохон уриалга юм аа. Тэгээ энэ уриалга нь юу гэж яана гэхээр насан цогцохын санхүүжилтийг 3 дахин нэмэгдүүлэхээр шийдвэрсэн. Уур амьсгалын өөрчлөлтөнд. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтөнд орж байгаа энэ 3 дахин нэмэгдэж байгаа санхүүжилтөнд Монгол улс тэрнээс юу болж авах юм бэ гэдэг чинь бид нар нөгөө төрийн өндөр хэмжээнд оролцох энэ шаардлагыг бол нэмэгдүүлж байна. За дараагийн асуудал нь харин хатуу төрчнөөс татгалзах асуудал дээр бол улс орнууд бол тохиролцож харах нь чадаагүй. Гэхдээ дараагийн уралдаар үргэлжлүүлэн ярилцъя гэдэг ийм байр суурин дээр нэгдсэн. За дасан зохицох шалгуур батлагдсан уур амьсгалын өөрчлөлт. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох шалгуур батлагдана гэдэг бол бидэнд их сайн олон зүйлийг авчирна гэсэн үг. Хөлөмжийн ялгарлыг хэмжиж болдог шиг уур амьсгал дасан зохицож байгаа эсхээ одоо
үнэлэх шалгуураа бол анх удаа баталсан гэсэн. Анх энэ бол 3 жилийн хугацаанд олон улсын хэлэлцээрчид улс орны засгийн газрууд бол хамтдаа ярилцж байгаа 100 шалгуур үзүүд буюу хэмжиж болох 100 индикаторыг гаргаж байсан. Гэхдээ сая батлахтаа бол 60 болгож бууруулж баталсан. 2027 он хүртэл бол энийгээ сайжруулж хэмжилнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. За үндэсний засан зохицох төлөвлөгөөгийн үнэлгээ батлагдсан байгаа. За уур амьсгалын санхүүжилтийн ажлын хөтөлбөр баталсан. Тэгэхээр COP29 дээр тохирсон зорилтууд хэрэгжүүлэх нөхцөл бол энэ COP30-аар бүрдэж байна гэсэн. Үүнд одоо бол жилд 300 тэрбум ам долларыг хүртэх санхүүжилтийг хөгжингүй улс орнуудаас хөгжижгүй улс орнуудад хүргэх ёстой гэдэг. Тэгэхээр энэ 300 тэрбум долларыг одоо баталж байна гэдэг бол энэ 300 тэрбум доллараас дэлхийн хуурай газар нутгийн нэг илүү хувийг Монгол улс эзэлдэг. Тэгэхээр эндээс юуг олж авах вэ гэдэг зүйл дээр бид нар ажиллах ёстой гэсэн. За 2035 он гэхэд бол төр хувийн хвшлийн нийт санхүүжилтийг 1.3 их найд ам доллар хүргэх зорилттой өгсөн. 2035 он гэхэд. Тэгэхээр 1.3 их найд ам доллар хүргэх энэ зорилт тавьж байгаа энэ шийдвэр гарч байгаа Монгол улсын засгийн газар оролцож байна гэдэг бол энэ 1.3 их найдаас хувь хүртэх энэ боломжийг бий болгож байгаа суурь нөхцөл болж байгаа. Шударга шилжилтийн механизм батлагдсан. Шударга шилжин гэж юу хэлж байна вэ гэхээр бид нар бүгдээрээ ойлгож байгаа тийм. Яагаад гэвэл энд бол олон талын оролцоо болон энэ хүмүүст улс орнуудад газар нутгуудад одоо шилжилт энэ хийгдэхдээ шударга байх ёстой маа. Хүртэх ёстой маа. Хөгжингүй улс орнууд дээрээс нь уур амьсгалын өөрчлөлтөнд хамгийн ихээр өртөж байгаа Монгол шиг улсууд үүн дээр бас өөрсдийнхөө орон зайг бий болгох ёстой маа гэсэн энэ утгыг илэрхийлж байгаа гэж энгийнээр ойлгож болно. Нүүрснээс ухаалгаар тэгээ хэнийг ч орхихгүй шилжих бодит арга хэмжээ авах суурь тавьж байгаа маа. Тэгэд нүүрснээс шилжтэй гэдэг бол манайх шиг одоо та бүхэн бүгдээрээ ойлгож байгаа. Бид нар бүгдээрээ ярьдаг. Нүүрс бол Монголын гол одоо суурь байгаа. Тэгээд нүүрснээс бид нар шилжчихвэл одоо энэ хүүтнээ яаж тавих, эрчим хүчээ яаж тавих, эргээд цаашаа бид нар яаж хөгжлийн тухай ярих гэдэг зүйлүүд гарч ирнэ. Гэхдээ нүүрснээс шилжих энэ санаачлага, энэ хүсэлтээр хамт байна гэдэг бол нүүрснээс хамгийн их хамааралтай улсуудыг нүүрснээс хамааралгүй болох хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааг өрнүүлнэ гэж ингэж ойлгоо. Бид нар бол илүү урд ойлгож байна. Тэгээд дэлхийд даяараа гендер яригдж байгаа. Гендерийн үйл ажиллагааны төлөвлөгөө уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд батлагдсан. Тэгэхээр гендерийн үйл ажиллагааны төлөвлөгөө батлагдана гэдгийг бол одоо Монгол бол гендер бол их өндөр эрчим авж байгаа. Тийм болохоор анхаарах хэрэгтэй. Тэгээд манай энэ гендер дээр оролцож байгаа, гендерийг ойлгож байгаа хүмүүс маань бас гендер гэдэг маань юу болох тухай бодох хэрэгтэй. Тэгэхгүй ингээд бид нар бүсгүүчүүд байдаг юм уу, ирчүүд байдаг юм уу ингээд бие бинийгээ төрхөх тухай утгаар биш. Энэ хүмүүст нь одоо энэ дэр олж өгөх, тайз олж өгөх, тэр энэ дэр дээр тайзан дээр бүсгүүчүүдийг гаргаж ирэх тийм энэ боломжийг бүрдүүлэх. Тэгэхгүй ингээд ямар нэг байдлаар ингээд манлайлал үзүүлсэн эмэгтэйчүүдийг худал хөтлөхөөр нэцаадаг биш. Дэмждэг энэ орчинд бүрдүүлж байна гэж бас бүгдээрээ ойлгомоор байгаамаа. За тэгвэл бид нар энэ COP30-д монголчууд бид нар ингэж яваад юу хийсэн бэ гэж. Тэгэхээр монголчууд бид нар ирээд бол миний бие болоод одоо салбарын сайдын өвч шүү дээ. Тэр чинь Батбаатар гэдэг хүний хувьд биш. Тэгэхээр салбарын сайд болоод яамны төлөөл бол нийт 2 удаагийн уулзалтыг 18 удаа хийсэн. Тэгээ энэ 18 удаагийн уулзалт бол COP17-гийн бэлтгэл болон хамтын ажиллагааны талаар бодит ярилцлагуудыг өрнүүлээд суурь ажлуудаа бол эдийн ээлжийн шатнд тохироод бид нар 270 хоног одоо 260 хоног руу орчлоо. Энэ COP17-г зохион байгуулахад хамтарч ажиллах тухай ярьж байгаамаа. За мөн зөвхөн хоёр талд хамт уулзалт хийх бол бас учир дутагдал байдаг. Ягаад гэвэл Монгол улсын байр суурь олон улсад ямар байр суурь баримтж байгаагаа илэрхийлэхийн тулд чухал байдаг. Тэгэхээр 33 удаагийн олон улсын арга хэмжээ. Нэг өсөнтөө COP30 33 удаагийн хурал уулзалт хэлцээрийн асуудал Монгол улс оролцож байр суурийг илэрхийлсэн. Тэгэхээр энэ байр суурийг илэрхийлэхийн тулд 33 удаа 14 хоног дотор амжуулна. Дээрээс нь яг энэ байгаль орчны сайдын одоо энэ COP-д оролцсон ажил бол нэг 5-7 хоног дотор амжиж байгаа. Тэгэхээр энэ хүрээндээ бид нар бол
яамны ажилтан албан агч нар энэ чиглэлээр мэрэгсэн энэ хүмүүс маань бас тухай салбар уралдаанд салаад ингээд дор бүрнэ гүйсэн. Өдөрт бол хамгийн багадаа 3-5 км тэр COP30 болж байгаа павильонд одоо тэр дотор гүйж алхсан гэдгийг бол бас энгийнээр бол бас хэлчихэн зүйтэй байхаа гэж ингэж бодож байна. За гуравт нь Швейцарта Монгол улс туйлын чухал хэлцээрийг байгуулсан. Монгол улс одоо Парисын хэлцээрийн 6 дугаар зүйлээр хамтран ажиллах засгийн газрын хоорондын хэлцээрийг ингээд албан ёсоор байгуулсан. Өмнө бид нар Япон улстай хэлцээртэй байсан. Солонгос улстай хэлцээртэй боловч нөгөө хавсралт хэлцээрээ батлаагүй хамтын ажиллагааны хороогоо байгуулаагүй байсан. Одоо тэр чиглэл рүү ажиллаж эхэлж байна. Тэгээд дөнгөж саяхан Сингапур улстай энэ гэрээг байгуулсан. Өнөөдөр ингээд энэ COP30-ээр Швейцар улстай хэлцээр байгуулж чадлаа. Тэгэхээр энэ хэлцээрүүдээр дамжаад ингэж хэлцээр байгуулж чадсны үр дүн сэргээгдэх эрчим хүч ногоон барилга зам тээвэр одоо хувийн хвшлийн төслүүдэд санхүүж хөрөнгө оруулалт татах шинэ боломж бол нэгдэж байгаамаа. За дөрөвт нь Монгол улсын байр суурь юу вэ гэж. Тэгэхээр бид нар энэ олон улсын хамтын ажиллагааны энэ хурлуудад тусгаар улсын байнга оролцож явах ёстой гэдэг дээр бол байр суурь илэрхийлнэ. Ерөнхийлөгч 21 оноос өмнөх үед бол Монгол улсын гадаад байр суурь нэлээд сударсан. Харин энэ байгаль орчны салбарт бол үнэхээр өндөр манлайллыг бол Монгол улс гаргаж чадж байгаа. Дээрээс нь сүүлийн үед энэ байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн салбарын сайд болон энэ яам энэ чиглэлийн хүмүүсийн манлайлал бол эрс өссөн гэдгийг бас олон улсын байгууллагууд болон бусад улсын төлөөлөгч сайд нар бол хэлж бидэнтэй хамтарч ажиллах чиглэлээр бол их ярилцсан. Тухайлх юм бол би зүгээр нэг жишээ хэлэхэд бол Канадын байгаль орчны сайд бол бидэнтэй уулзаад за Канад улс хариуцлагатай уулуурхайн чиглэлээр хамтарч ажиллая. Монголд хөрөнгө оруулалт хийя. Энэ чиглэлд одоо нэн яралтай ажиллаж эхэлье. Тун удахгүй Монголд ажиллая гэдэг ийм зүйлийг хүртэл ярилцсан байгаа. За манай төлөөлөгчид бол юу хийж байна вэ гэхээр ингээд дайны дэлхийн дасан зохицох зорилт йогийн 3 конвенцийн уялдаа холбоо шударга шилжилтийн хөтөлбөр өндөр улсын асуудлаарх хэлцээр зэрэгт улсынхаа байр суурийг тодорхой илэрхийлсэн. За ингээд би шууд ярьж байгаа учраас бас зарим зүйлийг орхигдуулсан байж болно. Гэхдээ би Улаанбаатарт очсныхаа дараа Рио 30-д Монгол улс оролцсны үр дүн ач холбогдол Рио 17 буюу COP17 шүү дээ. Одоо Риогийн 3 конвенц учраас Риогоор нэрчтэй COP30-д оролцсон COP17 зохион байгуулалтын үр дүн ач холбогдлын асуудлаар бас иргэдтэй хэлэх ёстой. Маш сайн дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой. Монгол улс COP17 зохион байгуулна гэдэг бол хоёр улсын дунд оршиж байгаа улс орны хувь олон улсын түвшинд асуудлаа шийдвэрлэх боломж болж хуурна. Мэдээж өнөөдөр Монгол улсыг энэ олон улсын том хурлыг зохион байгуулад үр дүнд хүрээд тэр говийн орчуулт байдаг уу, тэр одоо цөлжилт байна уу, байгалийн биологийн олон янз зүйл байна уу, энэ ургамлын одоо генетик нөөц байна уу, энэ бүх зүйлийг ингээ аварч хамгаалах улс орондоо үлдээх, үр хойч үедээ үлдээх энэ тухай ярихад дургу гадна дотн энэ тэмдгүү хаасаагүй хүмүүс байгаа. Тэдний зохион байгуулалттай ажил явж байгаа зүйлүүд байгааг бол тодорхой хэмжээнд ойлгож байна. Гэхдээ тэр бол Монголын эсрэг хийж байгаа бол маш том уралдаан гэж би хувьдаа үздэг. Тийм болохоор Монгол улс бол юу ч болж байсан энэ байр сууриас огт ухрахгүй гэдгийг дахин бас давтан нотолж олон улсын хамтын ажиллагааг өрнүүлснээр бид нар дэлхийд даяар ганцаардах хоёрхан улстай хэлдэг гэдэг энэ ойлголтоос салж чадах юм аа гэдгийг дахин давтаж хэлмээр байна. Тэгээд мөн манай энэ хамт явсан салбарын яамны албан агчид энэ мэрэгжлийн хүмүүс манаас тодорхой асуудлуудыг хийж хамтарч ингэж ажилласан. Тухайлх юм бол одоо далаад гарцгүй хөгжиж буй улсуудын бүлэг 11 сарын сая 19-ний өдөр гэдэг чи одоо 3-4 өдрийн өмнө гэсэн. Ингээд шинээр байгуулагдсан. Тэгэхээр энэ шинээр байгуулагдсан бүлэгт бол манай улс нэгдэж орсон. Тэгэхээр далаад гарцгүй хөгжиж буй улсуудын бүлэгт нэгдэж орно гэдэг бол Монгол улсын хуурай газарт байгаа энэ улсын олон асуудлыг шийдэж чаднаа гэж шийдэхин төлөө явах бас нэг гарц юм аа гэж ойлгоо. Тэгээ бид нар Монгол улс бол одоо дэлхийн нийтэд аль ч салбарт ямар засаглалтай байхаас нь үл хамааран гарч чадах гарц бол ногоон гарц,
оруулж ирж чадах гарцууд ногоон гарц юм а гэдгийг бүгдээрээ бас ойлгомоор байгаамаа. За ингээд мөн G77 China гэдэг юм G77 дээр нэмхэн China гэсэн юм 78 улсын бүлгүүдийн хаалтын хурлын байр суурийн төсөл боловсруулалт маш их идэвхтэй оролцсон Монгол улс. Манай улс дэлхийн нийтэд хамтран уур амьсгалтай өөрчлөх тухайг бол энэ COP30 үеэр дахин амлалтаа авч дахин бас байр сууриа тодорхой илэрхийлж чадсан. Зөвхөн яг байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн сайд явахын утга учир нь бол засгийн газрын гишүүний хувьд улс орныхоо байр сууриа илэрхийлдэг энэ боломж юм байна. За яамны газар хэлцээний дарга байдаг юм уу мэрэгчлээ явахаар нөгөө засгийн газрын байр суурь мөн үү биш үү гэдэг дээр бас эргэлздэг. Өндөр түвшинд Монгол улс оролцохгүй байна. Энэ Монгол улсад манлайлал алга байна. Тийм учраас Монгол улсад хамтарч ажиллах тал дээр анхаарал тавих шаардлага байхгүй байна гэж ингэж ханддаг хандлага бол бас байдаг юм байна. Тэгэхээр энэ бүх зүйлийг ойлгож авч энэ дээр бас хамтарч ажиллах нь зүйтэй гэж бодож байгаа. Тэгээд яг хөө зүгээр зарим нэг хүн одоо би энэ тайвж байгаа доор хариу өгнө энэ төр гэдэг юмнууд бичээд тийм болохоор энэ засгийн газрын гишүүн болсноор Фижи, Абу Даби, Вашингтон DC, Сингапур тэгээ энэ удаа гэдэг ингээд 5 удаа ажиллаар явлаа. Ажил биш шүү дээ. Яг үнэндээ бол ажил хэрэг ажиллаж явж байгаа. Бидэнд бол цагийн зөрүү өндрийн ялгаа тэгээд одоо ингээд 48 цаг жишээ нь Билемээс гараад 48 цаг болж Улаанбаатарт очиж байгаа. Бидний сайны Монголын цагаар бидний сайны өглөө гараад тэгэхээр энэ оронд ингээд терминал, онгоц тэгээд дандаа энгийн судлаар явж байгаа. Тийм одоо бизнес класс малаасаар яваад илүү мөнгө өрөөд байгаа зүйл байхгүй. Тэгэхээр яг худал хэлж байгаа бүтгэж байгаа хүмүүс хариуцлагаа үлээдэг энэ орчин нөхцөл байх ёстой. COP30 гэдэг бол Монголын тусгаар товнод Монголын байгаль орчин ирээдүйн үр хоочод үлдэх тухайд Монгол улс оролцож байгаас бол COP17 бол мөн Монгол улсын байр суурийг дэлхийн нийтэд нүүбийн тусгаар улсын илэрхийлж байгаа гол арга хэмжээ ач холбогдол гэдгийг бас бүгдээрээ ойлгодог байх ёстой маа. За ингээд би бас нөгөө яг үннийг хэлэхэд бас дайвиж учиргүй сураагүй. Тийм учраас ингээд цаашид бол нэг зүйлийг ойлгож байгаа маань юу вэ гэхээр ер нь альва худал бүртгэлэг мэдээлэл том гэлтгүй жижиг гэлтгүй хариуг нь газар дээр нь өгдөг байх ёстой байна. За энэ хуйгааг нэ уучлаарай. Хуйгаа гэдэг нь 2 сар 2 тэрбум мэдсэн штэ эзэн гэж юм. За яг тэр хараалын үгийг би давтаж унших албагүй. Гэхдээ ер нь бол тийм зүйл огт байхгүй. Салбарын сайдын яамны дотоод хяналт аудит эрсдлийн газрыг энэ асуудал дээр энэ хүмүүсийн яриад байгаа үнэ юм уу үгүй юм уу тэрийг нь гаргаад ирсэн. Шаардлагатай бол тэр чиг үүргээрээ хуулийн хувь шаардлагатай хяндаг газрууд нь гаргаад ирэх баху. Тэгэд ер нь ийм худал бүртгэлээр Монгол улсын нүүбийн арга хэмжээг зохион байгуулж байгаа зүйлээр энэ бол их олон зүйл явж байгаа. Эх жилийн COP17 дээр магадгүй зарим за би одоо хэлэхэд бол жоохон төвтэй. Бусдын эрх ашигыг хүндсэн Монгол улсын Монгол хэрэгтэй ашиг сонирхлын Монголын ашиг сонирхлын одоо бидний ирэмбэр бол нэг номерын эрх ашиг бол Монгол улс. Хоёрт нь нам, гуравт нь бүлэг бараагч, дөрөвт нь хувь хүн. Тэгэхээр Монгол улсын эрх ашигыг хүндсэн ийм зүйлтэй бол хатуу хариуцлагатайгаар ажиллах болно. Шалгадаг хяндаг тэр тагнуул цагдаагийнхаа АТГ-ийн байгууллагууд хянаад үзсэн үстэй эндээс ирэхэд очоод чинь талынхаа асуудлуудыг гаргаад тавина. За Монгол тэгвэл энэ арга хэмжээнд дээр COP30 дээр юу зохион байгуулсан бэ гэж те. Бид нар ингээ за олон 33 олон улсын хурал байр суурь илэрхийлсэн 18 хоёр тал буюу уулзалтуудыг хийсэн. Бас хоёр арга хэмжээ зэрэгцээ хоёр арга хэмжээг зохион байгуулсан. Үүнд хүүхэд залуучуудын оролцоог өргөн хэмжээнд хангаж ажилласан. Энэ хүүхэд залуусын оролцоог нэмэгдүүлэх ёстой гэдэг зүйлээр бол арга хэмжээг зохион байгуулсан. Оролцсон гадна дотны төлөөлөгчид бол туйлын чухал зүйл болж байна. Монгол улс бас залуучуудын орн энэ залуучууд ирээдүйн оч үе үүн дээр анхаарал хандуулж яадаг гэдэг бол та бүхэн бол энэ талаараа манлайлал үнэхээр өндөр байна гэдэг ийм дүгнэлтийг бол бидэнд бас хэлсэн байна. Тэгэхээр энэ бол маш сайн зүйл болж байна гэж бодох хэрэгтэй. Дээрээс нь бид нар энэ арга хэмжээнд оролцож байгаа үед COP30 бас тэр зааланд гал гарсан.
Мэдээж гал гарна гэдэг утаа гарна гэдэг бол хоолой хорсгож илүү байлаа. Гэхдээ бид нар ийм алдааг Монгол улс COP17 зохион байгуулахгүй яасан ч гаргахгүй байхдаа тэр маш сайн анхаарах ёстой. Энэ COP30 дээр гарсан зарим алдаа, зарим сайн туршлага, зарим сайн шийдлүүд энэ бүгдээр бол анхаарч бодож бид нар хандаж байгаа. Тэгээд бас Монгол улс COP30-д амжилттай оролцлоо. Одоо бид олон улсын энэ шийдвэрийг COP30 дээр 47 шийдвэр гарсан. Тэгэхээр энэ 47 шийдвэрийг үндэсний бодлоготой яаж тусгах юм? Тэгээд үүн дээр хэрэгжилтээ яаж авах юм? Энэ хэрэгжилтийн үр дүнд Монгол яах юм бэ гэдэг. Дөнгөж сайхан 30 жилийн өмнө Монгол улсын газар нутгийн 40 гаруй хувийн зөвлөлттэй байсан бол одоо өнөөдөр 77% болчихсон байгаа. Яагаад COP17 буюу зөвлөлттэй эсрэг конвенцийн талуудын баг хурлыг Монголд хийхийг энэ 197 улс дэмжсэн бэ гэдэг дээр бид нар бас бодох ёстой. Эд Монголын газар нутгийг зөвлөж байгаад санаа зовж байна. Монголчууд бид өөрсдөө санаа зовох ёсгүй юм. Тийм болохоор энэ дээр бас анхаарч явах ёстой гэж би бодож байна. Ингээд та бүхэн санал шүүмжил байж ах ёстой. Шүүмжлийг бол эергээр буюу маш дуртайгаар хүлээж авна. Бид нар гүтгэлэг болгоно, хариу өгнө. Тэгээд Монгол улс COP17 зохион байгуулалт гэдэг бол дэлхийн улс гэдгээ бас нэг талаараа нотолж байгаа эргээ гэдгийг би бас та бүхэнд хэлмээр байна. Ингээд одоо бид энэ олон улсын шийдвэрүүд, олон улсын энэ зүйлүүд дээр оролцоотой байх нь төлөөс чухал. За тун удахгүй Кен улс руу Нарибид болох байгаль орчны ассамбле, Нүүбийн ассамбле шүү дээ. Тэр бол хэн нэгэн улс санаачлагаа зохион байгуулж байгаа биш. Энэ Нүүбийн гишүүн бүх улсууд оролцохын ассамблед очиж бас 4-5 хоног ажиллана. Энэ ажлын үеэр бол бид нар олон зүйлийг шийдэх. Дээрээс нь эрхчил болох 200 эрхчил одоо жил гэж ярьдаг тав байх болоо 260 хоногийн дараа болох COP17 бас өөрсдийнхөө санаачлалыг олон улсад дэмжүүлэх хөрөнгө оруулалт татах энэ боломжийг нөлөөлөхийн төлөө ажиллана гэж бодож байгаа. Тэгээд Монголд сүлгүү болох ёстой. Монгол эрүүл байгальтай байх ёстой. Монгол бол хамгийн дэлхийд дээр ганц байдаг мянган жилийн түүхэнд нүүдэлчин соёл иргэншилтэй, ногоон соёл иргэншилтэй энэ улс орн бол ганцхан Монгол байгаа. Энэ манлайлаа ногоон соёл иргэншилтэй дэлхийн одоо хамгийн өндөр манлайлалтай түүхэн туршлага ярьж байгаа зүйл тавьж байгаа асуудал зорж байгаа зорилгыг Монгол ногоон соёл иргэншлийн манлайлагч болох ёстой. Нүүбэд олон улс коммунист байна уу, социалист, хаан засагтай, консерватив, ардчилсан аль ч улс орн руу гарах тэр бодит лайн, бодит дипломат гарцууд ногоон соёл иргэншил. Тэгэхээр энэ ногоон соёл иргэншлийг бид нар улсаараа бүгдээрээ дэмжих ёстой гэж бодож байна. Ингээд ямар тач өөрийнхөө ярих зүйлүүдийг ярьжлаа. Ингээд харьцангуйгаар яг миний чинь нэг лайвгээд одоохондоо олон хүн ордог юм байхгүй. Гэхдээ яг би эндээ дамжуулаад шеэрлээд үзхийг хичээгээр богинохон тавчхан санаагаа хэлхийг хичээлээ. Баярлалаа. Турки Истанбулаас ярьж байна. Ингээд маргааш Улаанбаатар дуучлаа. Баярлалаа.